түгээмэл бас өртдөг юм бэртлүүдийн нэг ингээд ихний тоглоог Амны Эрдэнэт Майнерсог хийхээр болсон байна. Болор Эрдэнэ тоглоо. Одоо ирлүү чигсэн амжилт 4 тоглолцсон голоор затлаад өгсөн шүү. Инх байсгалан дундын зэн довтлохоо номштой болсон. За бөхөр бол одоо үндсэн урд довтлохоо шилжсэн. Инх байсгалан өөрөө дайрж орох нүгтэл дамжуулсан довтлохоо номштой нэмэлт нэг шийдэлтийг одоо ярихэр боллоо. Заслан ирсэн. Болор Эрдэнэ. За өстой гоё заслан явсан да. Одоо ерөөсөө хоёулынгийн орцчлаа ш ганцаараа. Сэлмиг маргаад за их хөвгүү халтрах шиг болсон. Гэтэ эргээд шидэлтэй амжилттай болгож байгаа байна. Металлын энэ тоглолтод авж байгаа ихний оноо. Сэлмийн эсрэг. За ер нь баг зэрэг өндөрч магадгүй шүү. Дундын зэн довтлохоо номштой болсон. Инх байсгалан маш сайтай. Өөр зүйлийг хийдэг. Энэ тоглогчид байгаа дагавраа онож довтлохоо номштой болсон. Дөрөв дээр дамжуулалтыг өгсөн маргад дундын зэн довтлохоо номштой болсон. Шойж сүрэнгийн маргад залаад өгсөн инх төр дамжуулалтыг үлдээсэн 3 ононы шийдэлтний амжилттай болсон. Инх төрийн дамжуулалтыг за тийм шухон станаас гарч ирээ. Доор Чад Венинг Нүэний эсрэг за бие хүчлээ. Түүнийг ашиглаад хэлбэр дуудаж байна. Брэдфорд авсан. Өөрөө маш олон шийдсэн шийдэлтний оновчтой болсон. Кристиан Брэдфорд хэмнэл металлын талд ажиллаад игэлсэн. Бөмбөг тасцсан, урагшаа гарч ирсэн, довтлохоо алдсан нэмээд маргад оноо авлаа. За энэ Баяр гоё дамжуулалт байсан. Бен Стивенс Монголын дэдлэгийн ихний оноогоо авлаа. За хоёр алдаатай байгаа Батэрднийг бол өргөжлүүлээ талбай дээр байлгаж байгаа. Их зөрөгтэй өгвөл эрсдэлтэй шийдвэр байна. Болор Эрдэнэ ямар гоё шийдэлт байсан бэ? Эргээ багтаа тэргүүлсийг авчирлаа. Нуган Баяр баруун дайраад орсон хөөргсөн довтлохоо самбартаад 2 оноо олж байна. Талбайд орж ирээ. Баяр задлсан Сэлмиг сулуугаан байна. Сэлмигийн холын зан шидэлт амжилттай болсон. Энэ жилээс үзүүлээд байгаа Нуган Баяр боломжийг үүсгэж чадсан. 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Түн Баяр, Нуган Баяр. Нэг эсрэг хоёулаа гарч ирсэн. Энийг оноо олох хэрэгтэй. Нямцагт 2 оноо авлаа. За эргээд металл ямар гоё хаалт вэ? Нэрт дамжуулсан Слэм данк амжилттай боллоо. За маш гоё хамгаалт, гоё тоглооны төгсгөл. Тий. Тэгэхээр 19-т хэлсэн гэсэн үг. Маргад тоглоог амжилттай болгож чадсан үлээстэй тоглооныг оновчтой уулаас дундын тоглоо оновч хүүхтэй ойртох боломжийг амжилттай үүсгэж чадсан Пенни Уильямс 3 онооны шийдэлтний амжилттай боллоо. Пеннийг 3 бөмбөг эзэмшдэг тоглож явах тус хэцүүлдэ ашиглаж хамгаалах тоглоо оновчтой болсон. Пеннигийн дамжуултыг одоо ярь төгсгөж байна. Брэдфорд зүүн дээрээ доороод ирсэн баруун төгсгөл оновчтой болсон. Тэр нэсэн хэлсэн Брэдфорд. За гоё тоглолтыг үзүүллээ дээ. Дундын зэн тоглоо оновчтой болсон Кристиан Брэдфорд. За маргад өөрөө тоглоход зүүн яваад орсон, эргэсэн хамгаалт үнэхээр сайн байсан. Гэхдээ маргадын хүлээн ажиллагаа илүү сайн байлаа. За Батэрдний эсрэг довтлогоо амжилттай болсон. За гоё хүлээн ажиллагаа байлаа. Хүнд байдлаас 2 оноо Пенни. Чад Венинг их холоос хөргөд отлсон. Чад Венингийн довтлогоо амжилттай болсон. Бөмбөгийг тасдаж чадсан Пенни. Урагшаа өгсөн. Довтлогоо оновчтой болсон. Ялгын сулрлаа да. Пенни эсрэг шууд дайраад ордог ч юу болдоо. 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Чойл сүрэнгийн маргад 20 оноо. Авсан Болор Эрдэнэ зүүндээ алхаа шидсэн. Холын зай шидэлт. Амжилттай болж Пенни ямар гоё шидэлт вэ? Нэмэлт нэг шидэлтийг гүйцэтгэн задлсан Чад Венинг нааны тоглох сул байгаа нь инх байсгалан юм байна. Инх байсгалангийн холын зай шидэлт тооны харьцааг 43 дээр тэнцүүлсэн. Задлаад өгсөн 3 онооны шийдэлтний амжилттай болсон хамгаалтын самбар. За довтлооны самбарыг аваад довтлогоо оноочтой болсон. Пенни шахад явсан. Маш хэцүү байлаас дундын зэн довтлогоо оноочтой болсон. Доор өгсөн. За энэ гоё тулаан болно шүү. Шахад явсан. Иргсэн довтлогоо амжилттай болсон. Асуудалгүй байна. Венингийн үед маргад эсрэг Пенни маргадсан гоё тулаан болж байгаа энэ тоглолтод. 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Инх байсгалан 2 довтлооны зүрх гарах сайхан боломжтой болж ирсэн довтлоо оноочтой болсон. Багийн 54-т гэнэ. Чад
Нэг байсгалан хөлбөр явсан. Шийдэлт нь амжилттай болсон. Гарсан гэсэн үг зөвхөн энэ үед. Болор Эрдэнэ ямар гоё яваад орсон бэ? Эсрэг багийнхаа хамгаалтын цорхойг нь үнэхээр гоё ашиглалаа да. За Намхан болж ирсээр задлаад өгсөн. Суусвал шийдэлт нь амжилттай болсон. Тийм. 3 оног амжилттай авч чадсан энэ үед бас үзэгчдэд тоглолт үргэлжлээ өгч байна. Металлог хоорондоо юу ярьцж гарч ирсэн бэ? Довтлохоо оновчтой болсон. Маргад. За гоё дамжуулт одоо 91-д дамжуулж явсан. Тинчунхон нэг шидэлтэй барьчвал аюултай шидэгчээ. 2 дараасан шидэлт. Болор Эрдэнэ. Дамжуулт инх байсгалан дээр ирсэн шидэлтэй байгаа шүү дээ. 3 онооны шидэлтийг амжилттай болгож ядлаа. Багийн хамгаалтын үзүүлэлтээр бас Miners лиг тэргүүлж исэн харагдсан. Энэ тоглолтын ч гэсэн одоо ердөөсөө 53 хоноо алдсан байна. За сая инх байсгалангийн гол тендинг болсон. За яачгүй бүгд дээцэгтээ хүрсэн байсан баха. За Бууж ирсэн. тийм ээ. Яг Эрдэнэ талаа тасалж байна. Хурдан довтлохоо давуулаад өгсөн довтлохоо оновчтой Зэдэв Сүрэн 2 оноо амжилттай. Таслан ойрхон ирж байгаа. Довтлооны хугацаа дуусах хэрэнд өгч байгаа шүү. Дамжуулт Бат Эрдэнэ дээр ирсэн 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Баяр. Бат Эрдэнэ Өөрөө шидгийг хэлүүд үзсэн ууган байрын холын шидэл байдгүй дээ. Загта 2 дахь боломж үзсэн инктрийн шидэлт тоожоод орсон. Багийн 59 дахь оноо болсон. шилт Металлогоос хийж байна. Брэдфорд зүүн довтлохоо оновчтой болсон 2 оноо. За энэ өдөр Баруун дээрээ явсан. Дундын зэн довтлохоо оновчтой болсон. Кристиан Брэдфорд. За зүүн дээрээ явсан довтлохоо оновчтой болсон. Болор Эрдэнэ 2 оноо багтаа авчирлаа. Чухал гэсэн инх төр шидэлт нь оновчгүй. За 2 тогломжоор 2 оноо зэлэнг авч чадсан. даахт хойшлол тэдний халаасанд ороод ирсэн байгаа. Инх байсгалан довтлохыг хэлүүд үзсэн. 28 дахь оноогоо авлаа. Гоё төгсгөл байна. Брэдфорд нөгөө талд маш хэцүү байдлаас довтлохоо амжилттай болсон. За 3 дугаар үеийн ихэн доо хийсэн Miners-ийн тэр run энэ тоглолтыг л ингэ шилжтэй тий. За 3 дугаар үеэлд гэсэн хамгийн чухал үе. Болор Эрдэнэ. За инх байсгалан одоо оноо авах юм бол 30 оноонд хүрэндээ инх байсгалангийн шидэлт энэ тоглолтын түүний үед аль биесээр 30-аас дээш оноог авч байна. 31 дахь оноо нь болсон. Нөгөө талд Брэдфорд. Маргадын холын шидэлт амжилттай болсноор 14 оноогоор Miners алтыг байгуулсан. Яг одоо бид хүнд харагдж байгаа амар байсгалангийн инх байсгалан энэ удирлын хамгийн өндөр оноогоо авлаа. 31 оноог авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлж багаа хожид хөдлөлөө.